Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Одоо бүгдээрээ цахим хичээлийнхээ 2 дахь шинэ хичээлийг үзье. Өнөөдрийн сэдэв маань кино ба хөгжим, мөн хөгжмийн зохиолч хангалын Тань руу нүүж явна киноны хөгжмийн хэсгээс бүгдээрээ сонсож танилцах болно. Бид нар өмнөх хичээлээр утга зохиол болон дүрслэх урлаг хэрхэн хөгжмөнтэй холбогддог талаар мэдлэгтэй болж авсан. Кинонд утга зохиол, дүрслэх урлаг, хөгжим, жүжиг зэрэг урлагийн бүх төрлүүд нэгддэг нийлмэл том урлаг гэдгээрээ онцлог юм. Бүгдээрээ эдгээр сэдвүүдийг сайтар уншаад дэвтэр дээрээ өөрийн ойлголтоороо товч тэмдэглэл хийгээд яваарай. Монголын кино урлаг 1936 онд Майн 47 жилийн дуугүй баримтат кино Монгол хүү уран хэмжээний дуутай киногоор анхны алхмаа хийж байжээ. Төрлүүдээ дахин нэг сэргээгээд харцгаая. Кино урлагын дотроо баримтат, шинжлэх ухааны, уран сайхны, хүүхэлдэйн, телевизийн олон ангит мөн дүрс бичлэгийн зэрэг олон төрлөөр хуваагддаг байна. Одоо өнөөдрийн бидний сонсох хөгжим маань хөгжмийн зохиолч хангалын Тань руу нүүж явна киноны хөгжмийн хэсгээс юм. Хөгжмөө сонсохоос өмнө уг бүтээлийг зохиосон хөгжмийн зохиолчтойгоо товч танилцъя. Бүгдээрээ уншаад тэмдэглэл бичиж яваарай. Хөгжмийн зохиолч маань балет болон дан хөгжмийн төрөлд хүчээс орж эдгээр бүтээлүүдийг тойруулсан байна. Одоо бүгдээрээ хичнээн кинонд хөгжмийн зохиолч маань хөгжим бичсэнийг харж байна. Хүүхдүүдээ та нар дээрх кинонуудаас хэдийг нь үзсэн байна вэ? Ээж автайгаа ярилцаад мэдэх кинонуудаа гэр бүлийнхэнтэй хамтраад ярилцаарай. Одоо бүгдээрээ хөгжмөө сонсохдоо ноотаа ажиглаад ноотныхоо дагуу дагаж дуулахыг хичээгээд сонсоорой. Хөгжмийн дүрслэл илэрхийлэл чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Бүгдээрээ сая хөгжмийнхаа хэсгээс сонслоо. Одоо бяцхан тасгал ажиллацгаая. Энэхүү хөгжмийн дүр дүрслэлийг тодорхойлж чадах үгсийг доорх өгнүүдээс сонгоорой. Алдартай зохиол бүтээлүүд уран бүтээлчдийн найруулга, илэрхийлэл, бүтээлч шийдлэр дахин төрж, шинэ аялга, хэмнэл, хөгжүүлийн арга барил өнгө аясаар баяжиж байдаг. Тэгвэл Тань руу нүүж явна киноны хөгжмийг гоцлол, цөөхүүл, найрал хөгжмөөр хүчнэсэн олон хувилбар бий. Тэгвэл гэрийн даалгаварт хүүхдүүдээ дээрх линкээр орж хөгжмийн зохиолчийн бүтээлийг ямар уран бүтээлч, ямар өөр арга хэлбэрт ашиглаж, ямар уран бүтээл тойрвсныг үзээд 3-4 өглөөр багтааж бичээрэй. Уран гайхамшиг илэрхийлэгч бүжигчин Уун Эрдэнэ.
бас би зандан явхад нэг тасарсан навч минь юм шүү. Миний хүү. Хөхөөрөн чамайг дал. Үхгээрэн чамайг айл. Ухаан тайда миний хүү. Ичидэ хүрээд ирлээ. Өнөөдрийн хичээл дуслаа. Баяртай.